Улаанбаатар хотод 1.2 сая хүн амьдарч байна гэсэн судалгааг нийслэлийн статистикийн газраас гаргасан байна. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 15% өссөн үзүүлэлт юм. Бас нэгэн тоо үзүүлэлтийг үзэгч та бүхэнд хэлье. Монгол улсын нийт хүн амын 64.2% нь Улаанбаатар хотод амьдарч байгаа юм байна. Энэхүү өсөлтийг механик өсөлт гэж нэрлэж болох юм. Учир нь 2000 оноос хойш Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас 380 мянга гаруй иргэн шилжиж ирээд сууршиж амьдарч байна. Энэ механик өсөлт нь араасаа ядуурлыг, ажилгүйдлийг дагуулж байгаа юм. Ийм учраас хинч, хаанч, хизээч хэрэгцээт мэдлэг боловсрлоо олж явах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 2012-оос 2013 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд албан бус насан туршийн боловсролын төвүүдэд бичиг үсгийн сургалтанд 10,225 хүн, бага суурь бүрэн дунд боловсролын сургалтанд 11,810 хүн, амьдрах ухааны сургалтанд давхардсан тавгаар 53,000 гаруй хүн хамрагдсан статистик мэдээ байна. Хэдий харахад 2 давхар энгийн байшин ч гэлээ. Энэхүү байшинд өдөрт 4-5 цаг 13 багш мэргэжлийн сургалтыг явуулж байгаа юм а. Хаан улдуургийн засаг даргын дэргэдэх албан бус насан туршийн боловсролын төв 1998 онд гэгэрэл хөгжлийн төв нэртэйгээр байгуулагдсан. Тухайн үед энэ төвийн үйл ажиллагаа албан бус сургалт, зүйцэн хөтөлбөрөөр боловсрол олгох, амьдрах ухааны чиглэлийн сургалтаар хязгаарлагдаж байсан бол 2013 оноос албан бус насан туршийн боловсролын төв нэртэйгээр үйл ажиллагааныхаа цаг хүрээг өргөжүүлэн ажиллаж байна. Насан туршийн боловсролын төв болсноороо манай байгууллага дээр бас үйлчилгээний олон чиглэлүүд бас бий болсон. Энэ юу вэ гэхээр гэр бүлийн боловсролын үйлчилгээ, ёс суртахуун төлөвшлийн үйлчилгээ, гоо зүй мэдрэмжийн боловсролын үйлчилгээ, мөн одоо иргэдийг байгаль экологийн боловсролтой болгох, бизнес, эрх зүй, эрүүл мэнд харилцаа, ёс зүйн одоо боловсролын үйлчилгээг явуулах үйлчилгээүүд маань хуучин хэдийгээр байсан боловч яг одоо чиглэл олон тодорхойлогдоод ингээд үйл ажиллагаа маань өргөжөд байгаа. За манай байгууллага одоогор бол нэг 12 хүний оронтоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ энэ одоо үйл ажиллагаа 120 мянган хүнтэй хүргэнэ гэхэд боловсруулч одоо хүртээмж одоо бас хүрэлцээгүй байна. За сургалтынхаа тагнуудаар үйл ажиллагаатай бас танилцуулъя. Тэгээд бас өөрөө нүдэрээ хараад бас нэлээд олон зүйлийг олж харж мэдэрч бодох байхаа гэж бодож байна. За яа. Ингээд бидний орсон эхний танхим бол захим зайн сургалт. Энэ компьютерийн сургалтанд суралцагчдын хэрэгцээнд нийцсэн, ганцаарчилсан, цагийн сонголт чөлөөтэй, нэг суралцагч нэг компьютер эзэмших гэд сургалтын таатай орчинд сурагчдаараа давуу талтай байлаа. За энэ манай захим зайн сургалтын кабинет байгаа. Иргэдэд зориулсан хүүхдүүд нь бүх насны улсуудад зориулсан юм сургалт явуулдаг ийм танхим байгаа. За энэ захим зайн сургалтын багш ганц чарж гэдэг юм. Залуугш авмаа. Таны сургалтаа явуулж хахад бид бүхэн бас таарад ороод ирлээ. Зорилтод бүлэг бас их тодорхойгүй юм аа. Тодорхойгүй. Энэ бол ингэдэг. Одоо манайха бас л нөгөө нэг хорооттойгоо хамтарч ажиллана. Энд одоо шинэ анхан шатны хүнж байгаа, дунд шатны хүнж байгаа, гүнзгий шатны хүнж байгаа ингээд. Одоо хэрэглээний програмын бол ер нь хүн болгон мэддэг болчихж байна. Тэгэхээр ер нь нэг дийлэнх ер нь хүмүүсийн их судалж байгаа програм бол Photoshop програм, одоо зураг цэцдэг програм байна. Эсвэл одоо тэр 3D Max, тэр Maya, эсвэл After Effects, Premiere гэсэн одоо эвлүүлгийн тийм ээ. Өөрсдийнхөө нэг зургийг Photoshop дээр янзалчаад түүнийг гоё нэг эвлүүлээд нэг өөрсдийнхөө нэг гэр бүлийн нэг цомгийг нэг хийх хэмжээний болох зарим нэг тийм хүсэлтэй хүмүүс ирдэг л дээ. Тэр хүн ямарсан сурах гэсэн зүйлийг зааж өгөөд тэгээд манайхны сертификат олгоод за энэ сургалтанд ингээс сурсан. За ингээд ийм сертификат олгоод өгсгдөг байгаа. Анхан төвчний бидлэгээ эзэмшилсэн хүн цаашаа ингээд одоо улираад дахиад явж болно тий. Энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт авах нь шүү дээ. Тэр үеинд бол манайхыг өөртөө сурыг бид нэр хөгжигээд ороод ирсэн. Тэгэхээр бид нэр одоо та анхан шатыг сураад болцсон одоо гээд ингээд явуулахгүй улам тухайн хүнийг насан туршид нь одоо манайх чинь хөгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас одоо хэдэн ч насны хүн сурыг гэсэн хүн болгонд л манай байгууллага бол нээлттэй байдаг байгаа байхгүй. Одоо ер нь бол гүнзгий шатанд л бараг орж ийн гэж үзэж байна. Ягаад гэвэл анхан шат нь болохоор зэрэг Word програм дээр одоо зүүн хуудас яаж нэх үү, яаж юм шивэх үү гэдгийг л зааж байгаа. Одоо дунд шат гүнзгий шатанд болохоор зэрэг 10% юугаар одоо энэ компьютер дээр шивэх, тэгээ Photoshop болон нөгөө мэйл хаяг нэх, Facebook хаяг энтергээд орж байгаа болохоор дунд үе гүнзгий шатанд сууж байгаа гэж өөрийгөө үзэж байгаа. Насан туршийн боловсролын энэ шинэ сургалтанд ажилгүй улсуудыг бас хамруулна гэдэг энэ мэдээллийг хорооны дагуу мэдж ирсэн бэ. Эндээс юу мэдэх гэж ирсэн бэ гэвэл анханаас нь гүнзгий хүртэл сурах гэж. Тэгээд ерөнхийдөө бас ажилд ороход бас нэг
хурдан шивдэг ч юм уу те компьютерийн мэдлэг аюу шаарддаг байхгүй юу. Тэгээ тэр утгаараа бас өөрөө би хөдөлмөрийн биржид одоо өөрөө бүртгэлтэй хүн тэгээ байнгын ажил хайж яддаг хүн. Тийм учраас хамгийн түрүүнд компьютер сурах шаардлагатай болсон. Албан бус насан туршийн боловсролын төвийн оюутал эсгүүрийн сургалтанд иргэд өөрийгөө хөгжүүлэхээс гадна өрхийн орлогооч нэмэгдүүлэх боломж нээгдэж байдаг болохоор голчлон эмэгтэйчүүд суралцах дуртай байдаг байна. Би уг нь бол их сонирхолтой дуу хөгжмийн багшийн мэргэжилтэй. Дуу хөгжмийн багшаар 18 жил ажилласан. Сонгон найрхан дүүргийн тамгын газар соёлын ажилтан дээр 9 жил ажилласан. Тэгээ манай ээж их юм оюутан хүн байсан. Тэгээд би нэгнийхээ мэргэжлийн түвшинд болгохын тулд Монгол Улсын гаяа дагш цэрэн анд багшийн шаг болж тэр үеийн үйлчлэл хөдөлмөрийн багшийн мэргэжлийг эзэмшсэн. Тэгээ 5 жил ажиллаж байна энэ мэргэжлэрээ. Уг нь бол яг манай хөтөлбөрийн дагуу явдаг хүн ч байна. Энэс бол одоо модулаас сонгоод суралцах хүмүүс байна. Хөтөлбөрийн Баатар Гүнжил Ломгоо гэтэл өөрөө бол сүлжмлийн талын мэргэжлээ мөн. 3 удаа холбогдоод 2 удаад нэг чинь дээрээс хичээлээ бичиж авсан. Их чинь суран суртлаа энэ Монгол дийлийг чамар заалгыг ингээд утсаар бас асуудаг. Ийм л холбогдолтой ажиллаж байна. Тэгэхээр үзэгчид маань бас эндээс нэг зүйлийг ойлгож байгаа болов насан туршийн боловсрол гэж юу вэ гэдгийг бас ойлгож байгаа болоо. Тэр даалх хүрсэн одоо гавьяатхан бас танаас бас сураагүй зүйлээс сурах гэж бас таныг зорж ирж байгаа нь бас манай сургалтын хөтөлбөрийн бас бодит нэг юм жишээ болоо гэж минь боддог юм байна. За ингээд хоёулаа хүмүүсийнхээ хийж байгаа юмнуудтай танилцаад бас суралцагчдтай ярилцдаг хөө. За энэ одоо яг дээл хийгээд эсгээд тавьчихсан байна тийм ээ. Энэ одоо гоёлын байшинс манай Нико гэдэг эмэгтэй оёод бүтээгээд яг энэ сургалтын 11 хоногийн хугацаанд бол ингээ хийгээд бүтээчихсэн. Одоо ганцхан довчин дээр ариг гүйцэтгэл дөхөөд ингээ явж байгаа. Одоо өөрөө олон охин хүүхэдтэй болохоор дээл хантаа зоёд сурыг хийж одоо зорж ирсэн. Тэгээ өөр бол ямар ч анхны мэдгэдэггүй байж байгаа багш нар орж ирэл одоо би өөрөө эсгээл аяал хэлж энэ одоо дөнгөж 11 хоног доторшил сурсан. Багш нар ирээд эсвэр хийх талаар хамгийн анхны мэдгэдэггүй нь авсан. Биенээс хэмжээ авахаа мэдсэн. Эсвэрээ тэр хэмжээнээсээ гаргахаа мэдлээ. Тэгээ одоо өөрөө ингээд биетээр ингээд дээл хантаац эсгээд одоо өнөөдөр захын ингээд имжээд сууж юм. Би одоо 6-7 бистэй тэд нартай ч гэсэн үндэснийхээ хувцас өмсгий. Ач нартай бас үндэснийхээ хувцас өмсөж гоё. Ягаад гэвэл олон ам бүлтэй, олон хүүхэдтэй өрсөлдөхөөс эмэгтэй учраас өртөг багтай өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг л хүүхдэдтэй өмсгий. Тэгжээж би санхүүгээ хэмнэж өргөтэй ч гэсэн нэмэр болъё гэж бодож энэ сургалтанд суусан. Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа насан туршийн боловсролын төв бол хилцс албад болон яам агентлагууд бусад төрийн ба төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаа бас нэлээд уялдаатай явагдах юм бол энэ олон чиглэлээр олон сувгаар энэ иргэдийн боловсролын ерөнхий түвшинг дээшлүүлэх насан туршийн суралцуулах үйл ажиллагаа бол нэлээд өргөн далаацтай хүртээмжтэй зөвхөн одоо насан туршийн боловсролын төв оролцоос гадна бүх хүний оролцоос чухал юм уу гэж боддог. Албан бус насан туршийн боловсролын төв нь арьсан урлал, эсгийн урлал, оюутал, эсгүүр, уран хатгамал, дааван урлалын чиглэлээр нийслэлийн хөтөлмөрийн газартай гэрээ байгуулсны дагуу эрх аван ажилладаг. Үзэгч та бүхэн ч бас дээрх сургалтаа сонгон суралцах боломжтой бөгөөд үн төлбөргүй энэ сургалтанд аль ч дүүргийн иргэн хамрагдах боломжтой. Тэгэхээр өгшөө энэ гэрчилгээ миний бас анхаарлыг татж байна л да. Энэ ямар учиртай гэрчилгээ вэ гэдгийг бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй юм. За энэ болохоор манай гар урлалын сургалт нь бол одоо ерөнхийдөө мэрэгжил болох юм сургалтайгаа тухайн хүн 20 хоногтой юмаа сураад л одоо өөрийнхөө орлогоо нэмэгдүүлэх юм зорилготой байгаа шүү дээ. Тэгээ хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлт үйлчлэгээний төв дээрээс ингээд ийм мэрэгжлийн сургалтанд одоо явуулах юм их хөвгтэй байгаа. Тэгээ манай байгууллага энэ эрхээ авна. Эрхээ авснаар яа гэвэл одоо энэ гар урлалын сургалтанд хөвчлэн одоо 16-аас одоо 60 эдэн насны хүнээр насны хязгааргүй сургаж байгаа тийм. Тэгэхээр чин зарим нь амьдралын болцоотой одоо материал аваад ирэх чадaltaа нэг байна, чадахгүй нэг байна тий. Тэгэхээр энэ сургалт маань одоо цаанаасаа хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас ингээ мөнгө нь орж ирдэг. Мөнгө нь орж ирснээр яад гэвэл одоо тухайн сурагчид маань манад өнгөө материалын зардал төлөхгүй тий. Ийм сурах боломжтой. Тэгээд мэрэгчлээ дээшлүүлээд өөрхийн амжиргаагаа дээшлүүлэх юм боломжтой байдаг. Учраас биднэрт энэ нийслэлийн хөдөлмөрийн газар хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийн газруудтай бас хамтран ажилладаг. Ер нь арьс урлалын одоо тийм жижиг дунд үйлдвэрээс яг одоо
ажлын байрны санал тавих тийм тохиолдлууд ер нь хэрэг. байна. Бид нар ажил олгох арьс ширний холбоо гэж байдаг. Монголын арьс ширний холбоо. Тэр болохоор арьсын эдлэлээр хийдэг нүүд жижиг цэхүүд, арьс боловсруулдаг үйлдвэрүүдийг ингээд хариуцсан тийм том холбоо байдаг. Тэдний тэр жижиг цэхүүдээс танах яг ийм одоо чадвартай одоо ийм ажилчин биднэрт нийлүүлээч гэсэн санал бол ирдэг, бид нар нийлүүлдэг. 12 дугаар хорон дээр манай нэг ийм арьсан урлагаар сураад бүлэг болсон тэмүүлэл гэдэг нэг юм бүлэг байгаа. 12 хүнээ бүрэлдэхүүнтэй. Тэн дээр очиж бас танилцж олно. Үзэгчтэй нэвтрүүлэгтэйгээ хамтаагаараа бүгд хамтдаа хаан улс дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулж байгаа тэмүүлэл бүлгийн зөвг жолоогоо машигцгаая. Тэмүүлэл бүтлэгтэй адил олон жижиг үйлдвэрлэл, албан бус, насан туршийн боловсролын төвөөс түрэн гардаг. Тэд хөл дээр бат зогсож, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нь урт хугацааны өргөн цар хүрээтэй байх боловч анхны алхам санаачилгаа хэдийн гаргаж ажилдаа орсон нь удахгүй үр дүнгээ өгч өөрийн гэсэн өнгө төрхтэй бизнесийн томоохон байгууллага болоход нь дизайны, бизнесийн, удирдлагын чиглэлээр дахин өөрсдийгөө чадваржуулах хэрэгцээ байгаа юм. Энэ чиглэлдээ эхний ээлжинд биднэрт бол дизайнер хэрэгтэй байна гэдэг утгаараа бид дизайнераа бүлгэм дундасаа гишүүнээ гаргаж суралцуулж байна. Цаашлаад улам энэ бизнесийг хөгжүүлэхийн тулд бидэрт борлуулагч, маркетингийн чиглэлээр бидээс цааш улам гүнзгийрөө суралцах бидэрт шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүгдийгээ бид нар дотроосоо болон гаднаас бас мэргэжлийн хүмүүс авч зөвлөгөө авч суралцах шаардлагатай байгаамаа. За бид нар бол анх ингээд арьс урлагийн сургалт авчихад одоо сурсан мэдсэн зүйлээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхэд бол хамгийн одоо энэ тэргүүний шаардлагатай бол байрны асуудал байсан. За тэгээ энийг бол түрээсэлсэн баг. Одоогор бол түрээсэн юм байна. Бид анх ердөө 2 машинтай үйл ажиллагаагаа эхлээд явуулж эхэлж байсан. Өнөөдөр бид өөрсдийнхөө дотоод нөөц боломжоор үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Тэгвэл бид 3 жилийн хугацаатаагаар эхний төлөвлөгөөгөө үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргацсан ажиллаж байгаа. Цаашдаа бид 3 жилийн дараа гэхэд өөрийн гэсэн дэлгүүртэй, өөрийн гэсэн тэмүүлэл гэсэн нэртэй брендийн ямар аливаа нэгэн зүйлийг үйлдвэрлэхийг л хүсэж тэмүүлж байгаа. За тэгээд бүтээгдэхүүн бол одоо яг хэрэглэгчдийн гар дээр очиж чадахгүй байна. Ягаад гэвэл бид нар нөгөө тусгаалангуу, дэлгүүр байхгүй учраас ямар нэгэн одоо хүмүүсээр дамжуулж борлуулахаар бол заавал одоо хямд үнээр одоо зарагдсан мөнгө бол бид нар дээр эргэж ирдэг. Тэгээд бол хаан улс дүүргийн албан бус насан туршийн боловсролын төв бол одоо энэ амьдрах ухааны сургалтаар бусад дүүргүүдийн сургалтуудаас илүү давуу талтай ажилладаг гэж би хувьдаа боддог. Тэгээд маш олон хүн бол эндээс одоо амжиргааныхаа төвшинг яаж дэвшлүүлэх үү, амьдрах арга ухаанаа яаж олох үү, юу хийх үү гэдэг арга замаа заалгаж маш олон хувь хүмүүс, бүлэг ажиллаж байдагт би маш их талархаж одоо энэ байгууллагад их бахархаж явдаг. Нээлттэй мэдлэг боловсролын давалгаа нь зөвхөн боловсролд төдийгүй төрийн байгууллагууд, бизнес, олон нийтэд нөлөөлнө. Ялангуяа гэр бүлийн сургалт нь олон түмэнд хүрч нийгмийг эгэрлэхийн зэрэгцээ гэр бүлдээ тохиолдсон янз бүрийн олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөв зам гарцыг нээж өгдөгөөрөө бусад сургалтаас ихээхэн онцлогтой. За манай өдөр бол яг одоо 29 настай. Тэгээд нэг бүсгүй одоо яг бүсгүй амьдралын талаар одоо жишээ байна л да. Нөхөртөөгөө ерөөсөө ойлголцдоггүй. Энэ бүсгүй хааны жилийн эхнэрээ өөр одоо өмнө нь үерхдэг байсан охтуудтайгаа бүсгүйчүүдтэйгээ харьцуулж байгаа. Тэндээс одоо яг зөрчил үүсэж байгаа нь харагдаж байна л да. Гэр бүлийн зөрчлөө нэг шийдэх, нэг зөрчил ерөнхийдөө биеийнхээ үсэл бодлыг хүндэлдэггүй, ойлгодгүй байдлаас гэж одоо ерөнхийдөө хэлж болно тийм ээ. Тэгтэл үсэл бодлоо ойлгохгүй байгаа байдлыг хэрхэн шийдэх вэ? Энэ хоёр ерөөсөө яг хоёулаа буруутай байна л да. Миний ажиглаж байгаагаар. Яг энэ жишээн дээр нэг хүндий байсан юм бөхөр арай биш. Миний өмнөх охин тийм байсан. Миний өмнөх надад ингэдэг байсан. Тэгдэг байсан. Нөхрийн хувьд бол яг нээлттэй юм шиг мөртлөө арай жоохон буруу тал руугаа нээлттэй юм шиг. Эхнэрийн хувьд нэлээд тотгошон хүн байж та бас. Ажиглаад хахад бол ерөөсөө тотгошон. За чи яваа юу? Одоо өөр юм байдгүй. Тэгэл нэг нээлттэй зан гаргалаа гэхдээ бол чи намайг өмнөх охтуудтайгаа харьцууллаа. Өмнөх бүсгүүчүүдтэйгээ харьцууллаа. Гэт ерөөсөө тийм хар яар харьцаатай би нэг ойлгох гэсэн тийм бодлоо урдтал болохгүйгээр дандаа одоо чийл тэглээ, биенглээ, чийлгсэн бие гэсэн гэж дандаа бие биенээс нэг хариу нэхэд байгаа болохоор энэ гүрэлт гэр бүлийн яг одоо нэг бат бэх харилцаанд судрах бас нэг үндсэн ойлголт болоод байна удаа гэж бид бүхэн бас ярилцаа сууж байна л да. За ингээд
Би бас хажуудаа сууж байгаа бас ахтайгаа ярилцээ. Та ямар хэрэгцээ шаардлага яг одоо энэ гэр бүлийн одоо сургалтанд ингэж хамрагдсан бэ? Яг нь өөр хүмүүстэй гооч үйтэй өөрөөр хийж ярих ийм тийм байж юм гэдгийг ойлгуулахын тулд энэ сургалтанд суужигдчихав. За баярлалаа, таны сургалтанд амжилт хүсье. За тэгэхээр гэр бүлийн харьцаанд тодорхой нэгэн зөрчил заавал гардаг тийм ээ. Тэгэхээр энэхүү сургалтанд суухаас өмнө та бүхэн тэрхүү одоо зөрчлийг хэрхэн шийддэг байгаа? Одоо харин хэрхэн шийдэж байгаа? Урд нь бол энэ сургалтанд суугаагүй байх үедээ би амьдралдаа тохиолдсон хүүхдүүдийнхээ асуудал дээр нэлээд их шаналдаг байсан. Одоо бол энэ сургалтанд сууснараа шаналах ер нь тийм асуудал байхгүй. Ягаад гэвэл сэтгэл зүйчтэй уулзаж тэ сэтгэл зүйн зөвлөгөө авах ёстой юм байна гэдгийг ойлгосон учраас тэр асуудлыг бол шийдэх боломжтой болсон. Ер нь та хоёр өөр ямар сургалтанд одоо хамрагдсан бэ? Хорон дээрээ болж байсан сургалтуудаас. Эрүүл мэндийн сургалтанд хамрагдчихсан. Тэгээд бас нөгөө усны ариун цэврийн тухай сургалтанд хамрагдчихсан. Тэгээ олон төрлийн сургалтанд хамрагдчихсан л та. За өгш өнөөдрийн таны сургалт болснаа. Таны хувьд үр дүн ер нь ямар вэ? За тий. Хүмүүс маань яг гэр бүлийн зөрчлөө шийдэх гэхлээр яг өөртөө гэр бүлийн зөрчлөө онцлж мэддэггүй. Тэгээ эхний сургалтаараа өөртөө яг зөрчлөд их үүсвэр нь юу байгаад байгаа юм. Тэрийг бол ойлгож мэдж авдаг. Тэгээ тэрэн дээрээ тулгуурлаад өөртөө хэрхэн харилцах ёстой тий. Энэ зөрчлөөс гарах арга зам нь юу вэ гэдгийг өөртөө гаргаж ирж олж хардгаараа илүү давуу талтай. Хүмүүс маань тийм мэдээ гардаг. Ер нь хорон дээр ингэж сургалт явуулахын давуу тал нь ер нь юу юм бэ? Тийм. Яг ингээд төв дээр явуулахаас илүүтэй хорон дээр явуулна нэг иргэдмаа гэрте ойр. Тэгээ хэсгийн ахлагч нар маань болохоор хүмүүсээ зөвлөлөхтэй илүү хүртээмжтэй олныг хамруулж чаддаг. Тэгээд миний ярьж явуулж байгаа сургалтын давуу тал нь гэхэлэр хүмүүсээс илүү олноор хамрагдуулах. Тэгээд төв дээр ихээр илүү хүмүүс очих нь бага. Тэгээд гэртэг ойрлогоор хүмүүс ирэх илүү дуртай. Илүү сонирхож ирэх талтай байдаг. Аймгийн одоо төвүүдэд насан туршийн боловсролын төвүүд одоо шинээр байгуулагдаж байгаа. Тэгэхээр тэр шинээр байгуулагдаж байгаа төвүүд болон мөн одоо хуучин байгуулагдсан байгаа төвүүдэд энэ орон нутгийн удирдлагын дэмжлэг тэдний оролцоо тэгээ мөн иргэдийн оролцоо бас нэлээд одоо чухал гэдэг. За ялангуяа иргэд маань насан туршдаа суралцах ёстой маа гэсэн одоо сэтгэлгээтэй байж энэ байгууллагын үйл ажиллагаа бол чигт оролцоотойгоо явна гэж би бас дүгнэдэг. Нийгмийн эдийн засгийн олон талт шалтгааны улмаас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд залуучууд, насан туршидад хоёр дахь боломж олгох зорилгоор бага суурь бүрэн дүнд боловсролын дүүцэн хөтөлбөрийн сургалтыг албан бус насан туршийн боловсролын төвүүд зохион байгуулдаг. 2012-оос 2013 оны хичээлийн жилд хаан улд дүүрэгт нийт 51 сургууль завсардагч байгаагаас 42 хүн бага суурь бүрэн дүнд боловсролын дүүцэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан байна. Нийт суралцагчдаас бага боловсролын төвшөнд 18, суурь боловсролын төвшөнд 6, бүрэн дүнд боловсролын төвшөнд 17 суралцаж, 13 суралцагч бүрэн дүнд боловсролын гэрчилгээг авсан байна. Би хаал дөрөв 34 дэх сургууль сурч ирсэн. Тэгээд хичээлээсээ завсарсан. Тэр надад энэхүү том боломжийг олгож байгаа багш нартай их баярлж байна. Тэгээд цаашдаа коллежид орох саналтай бодолтой байгаа. За амжилт хүсье ирээдүйд эрэхтэй сайн боловсруулж байна.